Одоо ер нь байнгын хороог тоохгүй байгаа мó. Байнгын хороо гэдэг чинь төрийн ингээд аль бие усны их хурлаас томилогдсон. Их хурлын даргуудаа бид нарт даалгасан ажил шүү дээ чинь. Утааны асуудал гэдэг чинь. Ард түмний өдрөөс өдөрт эрүүл мэндийн ингээд эрүүл мэндийн хохиролд учраад амь нас хүртэл одоо яригдаад ахтай ийм одоо эвгүй байдалд оруулмаар байна шүү. Тэгэхээр нэгэнд одоо төрийн төшөөд ингээд хариуцаад сууж байгаа учраас энэ хүмүүсүүд арга хэмж авах хэрэгтэй. Одоо яахлаараа чадар саяд хэрвээ тийм томилттой юм бол яах гэж одоо бид нарыг өнөөдөр суулуулсан. Тэр бүгдийн нурчлан төлөвлөх ёстой шүү дээ. Нямбатар дарга одоо хоёр дахь удаа ирэхгүй байгаад байгаа. Ер нь ажил хийхгүй бол ажил хийхгүй нь зөндөө байдаг шүү дээ. Нэгдүгээрт энийг хэлмээр байна. Хоёрдугаарт нэгэнд одоо хариуцах эзэн байхгүй. Одоо нэг яг албан хаагчд нэрэд нэг тайлагна. Тэрнийг бид нар гартаа авсан бичгээрээ ингээд танилцж болж шүү дээ. Тэгээд тэр хүмүүс одоо дахиад бид нарт одоо шийдвэр гаргах эрх байхгүй хүмүүс орж ирэх гээд байна. Тийм учраас одоо энэ удаагийн юг хослуулад яг тухайн үед яг хэдний өдөр бид нар одоо энэ суулаараа тэр хоёр хүн хизээ ирж бид нарт одоо бүх юма тайлагнаад бид нар энэ асуудлыг нийтийн болгох ёстой гэдэг өдрийг өнөөдөр товлоод тэгээд тэр үед тэр хүмүүсийг байлгах хэрэгтэй. Ингэж тоглоом товхоо маягийн юм болгож болохгүй. Тийм учраас сайн санал хураалтыг хүчингүй болгоод дахиад санал хураалт хураах гэдэг үзье одоо. Яг уу ихэнхэн дэмжиж ивэл энэ удаа хавшлуулъя. Тэр хариуцах эзэнгүй юм байна. Ийм санал хэлэх гэсэн.